Хүүхдийн эрхийн тухай хуулиас. 1-р зүйл хуулийн зорилт. Энэ хуулийн зорилт нь хүүхд эрхийг хамгаалах чиг үүрэг бүхий төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээдийн бүрэн эрхийг тодорхойлж, хүүхдийн эрхийг хангах тогтолцоог бий болгох, хүүхдийн эрх чөлөөг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино. 2-р зүйл хүүхдийн эрхийн тухай хууль тогтоомж. Хүүхдийн эрхийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын үндсэн хууль, иргэний хууль, гэр бүлийн тухай хууль, хүүхд хамгааллын тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрднэ. Хүүхдийн эрхийн зарчим, нэр томьёо, хүүхд хууны тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын олон улсын гэрээний заалтыг хэрэглэж болно. 3-р зүйл хуулийн үйлчлэх хүрээ. Хүүхдийн төрсэн цагаас нь эхлэн 18 наснд хүртэлх эрхийг нь хангахад энэ хууль үйлчилнэ. Энэ хууль Монгол улсад оршин суугаа гадаадын иргэн харьяалалгүй хүний хүүхдэд нэгэн адил хамаарна. 4-р зүйл хүүхдийн эрхийн үндсэн зарчим. Хүүхдийн эрхийг хамгаалахад дараах зарчмыг баримтлана. Хүүхдийг ялгарлан гадуурхахгүй байх. Төр, иргэн, хуулийн этгээд үйл ажиллагаа явуулахдаа хүүхдийн язгуур эрхийг энд тэргуунд хангахыг эрхэмлэх. Хүүхэд эсэм мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох эрхийг тэгш хангах. Хүүхдийн нас төлөвшлийн байдлыг харгалзан түүний үзэл бодолд хүндэтгэлтэй хандах. Хүүхдийн эрхийг хангахад үндэсний уламжлал, зан заншил, ёс суртахууны үнэт зүйлд тулгуурлана. Хүүхдийн нас бие сэтгэл зүйн онцлогтод тохирсон мэдээллээр хангах. Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар.